Энэхүү бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөөдөр оройн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ SCB-ийн ертөнцийн шинэхэн дугаарыг хүргэх гэж байна. Та бүхэн лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За ингээд бичлэгэндээ орцгоё. SCP-106 буюу хөгшөөр. Энэхүү зурган дээр хийгүүгээр бол SCP-106 хөгшөөр буюу өөр нэг нэр нь хадны мангаа юм. Энэ эвгүй нөхөр нь Кетер ангилал багтах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй ажилтан л биш бол түүнд ойртохыг хатуу оргилдог юм. Түүнчлэн хідээс айдар бэлтгэгдсэн нэг юм байсан ч тэр болгон ойртохыг зөвшөөрдгүй юм. Түүнд хүрэх нь маш хатуу оройтой юм. Яагаад гэвэл энэ бол түүний хохирогч болсон тусгай ажилтны зураг юм. Түүнийг SCP-106 барьж аваад 2 цагийн дараа суллаа явуулсан ч цаг орчмын дараа амьсгалгараасан гэдэг. Хадны мангааг анх хэрхэн үүссэн талаар учир битүүлэг байдаг ч хоёр тамаглал байдаг. Эхнийх нь тэрээр дэлхийн 1-р дайны үеэр Лавренс хэмээх цэргийн баг төрөвч бөгөөд түүнийг тухайн үед хэн ч анзаарахгүй үг дуу зүйтэй энгийн нэгэн байсан гэдэг. Түүнтэй хамт байсан цэргүүд ч түүний өнгөрсөн түүх зан төлөв харин шинг огт мэдтгүй байсан гэдэг. Тэрээр үг дуу зүйтэй байсан ч үргэлж босд руу ширтдэг байжээ. Тэднийг унтаж байхад ч энэ үйлдэл хийдэг байсан ба нэгэн удаа түүний мөр зэрэгцэн байлдаж явсан нөхөр нь түүний хідээж дурсаж байгаа гогтуудынхаа нэрийг амандаа бовтож байхыг харсан гэдэг. Түүнтэй ойрхон байх үед үргэлж ямар нэг ялзарч муудсан өнөртөх бөгөөд удаа хамт байхад ч тун хэцүү байж. Сүүлдээ бус цэргүүд түүнийг харагдсан гэж бодох болжээ. Нэгэн удаа эсрэг дайсны талын нуучин танир чимээгүй болсон тул Лавренсыг 14 нөхдийн хамт шалгуулахаар илгээсэн ажээ. Тэднийг очих үед аимшигтай муухай илжирсэн өнөртсөн бөгөөд нуучинд байсан бүгдийг нь хэрцгийгээр зэрэмлэгтэн алсан байсан гэдэг. Тэдгээр зогцснуудад нэгийн ижил шинж байсан нь хар нэлцэнхай зүйл байсан юм. Хэсэг хугацааны дараа нуучны нэгэн өрөөнд нэг нөх хоосон бөгөөд шалгаж байсан Лавренс танаандгүйгээр нөхрөө унаж эргэн гарч ирэхдээ зогцснуудад байсан шиг хар нэлцэнхай зүйл болон гарч иржээ. Үүний дараагаар тэд буцаа явж энэ талаар мэдгдсэн ба Лавренсийн зан ааш өдөр их тусан өөрчлөгдөх болжээ. Тэрээр таарсан хүн болгонтойгоо нүүр дүрийн нэнсгэл мэдлэх ба дуугүй бай гэж хэлэх үед бүр илүү уруулаа хоёртыг сунгаа нэнсгэлэх болж. Нэгэн зэрэг нойрон дундаас эртэл түүний дээрээс Лавренс цагаануудаар ширтэн байсан ба маргааш нь тэрхүү зэрэг нь хадаастай тороосонд орооцолдож хамаг дотор ирэхтэн задран гарсан байдалтай нарс орсон байхыг олжээ. Энэ явдлаас эхлэн нуушин байх зэрэг унтахаар хэвдэл зэрэгтэн махан яс өртлөө ялзарсан байдалтай зэрэг амьдараа ялзарч учир битүүлэг өвчнөр нас барж эхэлжээ. Нэмэлт хүчний зэргүүд тэнд очих үед бараг л амьд хөвөлдөөгүй байсан ба тэслэгчийн зогцсноос эхлээд маш олон ялзарч муудсан харханд идүүлж буй зогцтой нүр тулсан гэдэг. Тэнд зөвхөн Лавренс амьд үлдсэн байсан бөгөөд түүнийг Францад байх цэргийн эмнэлэгт хөргүүлсэн ч тэнд байсан совилогч руу халтаж совилогч 3 хуруу нэг нүдэ алджээ. Эмнэлэгт байх хугацаанд тэрээр харанхуй коридороор алхах хүчтэй хүмүүс рүү дайрч хөөх зэргээр янз бүрийн юм хийдэг байв. Заримдаа өвчтэй хүмүүс нь ор мөргөө алга болдог байсан ба түүний хайцныг асуух үед миний бааны тэнгистэй байдаг хэмээн ганцаар ангийн орхих хүртэл дуулдаг байжээ. Түүнээр нэрээ дуудуулсан хөөлгөлсөн өвчтнүүд нуучинд байсан зэргүүдтэй адилхан хүчнэр нас барах болжээ. Үүний дараагаар тэрээр бусад 18 өвчтний хамтар ор сургаггүй алах болсон бөгөөд түүний хэвдэж байсан орыг сөхөх үед нэгэн нүх угсан байх ба дотор нь 14 хүний шүдийг тойрог хэлбэрт оруулан байрлуулсан байжээ. Энэ явдлаас хойш SCP-20 хүртэл хэн ч зураг олж сонсоогүй эсвэл таарсан амьд үлдээгүй гэж ярьдаг байжээ. Хоёр дахь таамаг нь тэрээр SCP Foundation-ы олон эрдэмтдийн нэг бөгөөд SCP-3001 хэмээх огт оргүй дас харанхуй цаг хугацаагүй зэрэгцэн ертөнцид явуулсан туршилт нь буруугаар эргэж ийм болон хувирсан гэх яриа байдаг. Гэхдээ аль нь ч байсан тэрээр яалтчгүй SCP Foundation дэх хамгийн аюултай, хамгийн аимшигтай биетүүдийн нэг юм. Түүний зан арай шиг байгууллагын сэтгэл зүйчд ямар ч ойлгомжгүй бөгөөд зориггүйгээр хүмүүсийг тамалж, дагаж, алах сонирхолтой гэж дүгнсэн байдаг. 106 хвчлэн нүүр дүрийн нэнсгэлтэй, уруулгүй, дан хар нүдтэй, өсгүй, хөгшин ирээр дүрслэн байдаг. 106 нь хохирогчоо сонгох хүртэл ямар ч хөдөлгөөн хийдэггүй, унтдаггүй, иддэггүй юм. Хохирогчоо сонгосон бол алах хүртлээр дагдаг. Одоогоор түүнээс хэн ч амьд молтроогүй бөгөөд заримдаа алсан хүнээсээ шүд эсвэл ясыг нь суглаа авч цуглуулгандаа нэмдэг гэдэг. SCP Тэг-1 буюу өнгөрсөн ба одоо нь SCP-106-гийн оюун ухааны уулан нэнснээр бүр ч илүү аюултай болгосон. SCP-173 хөшөө. SCP-173 буюу хөшөө нь Евклид ангилалд багтах ба SCP-гийн хамгийн анхны дүр юм.
173-ыг өргөлж өрөөнд хорих ба өрөөнд нь орох тохиолдолд багтаа 3 хүү орох ёстой. Ядаж 2 нь түүнийг өргөл ширтэх шаардлагатай ба 173-ыг хүн өөрийг нь хараагүй, анзаараагүй тохиолдолд зөвхөн дайрдаг. Энэ эвгүй гарыг бетоноор хийсэн ба будгаар будаж өнгө оруулжээ. Яагаад хүн амьтанд руу дайраад байдгийг чөтгөрл мэдэх баг. Ямар тач бариад авсан бол хогрохчоо нохоод аждаг эвгүй зуршилтай. Ихэвчлэн боомлж хүзүүг нь хуглах зэргээр нухдаг гээл байгаа. Энэ нөхрийн түүх оршил нь одоо болтол өстой хээч мэдэхгүй. Зарим нэг нь анх уран баримл болох гэж хийсэн хүн галзуу хүн. Инээ дээрээгээд ярихгүй юм байхгүй ч аль нь ч баталгаагүй. Таарсан амьд болгоноо нухаад явдаг эвгүй гарын хочин уран баримл, хөшөө, алуурчин хөшөө, баримл шиг хачин юм. Газрын самар гээд олоочтой. Ингээд л болоо. SCP-343 бурхан 173 маань богинохон байсан болохоор буйны аялах хийхээр шийдлээ. Буйн дагаараа та нар. SCP-343 буюу бурхан нь шууд утгаараа бурхан бөгөөд одоогийн байдлаар SCP-тэй хамтарч ажилладаг. Ихэвчлэн нөхөрсөг зан араншинтай ба зорилго нь тодорхойгүй. Чадвар нь өстой жинхэнэ мэдэхгүй чадахгүй юм үгүй болоо. Түүнд нэгэн хүү байдаг ба хүү нь SCP-T29J буюу Есүс гиндэ. Сонноос Есүсийг Евклид англид багтаажээ. 343-ийн үүсэл тодорхойгүй ба жинхэнэ нэр нь мөн тодорхойгүй тул энгийн хүмүүсийн нэрлэлээр бурхан гэж тэмдэглэсэн байдаг. Түүний яриагаар ертөнцид байх энгийн бүхэн товчхондоо бараг л бүх зүйлсийг тэрээр бүтээсэн гэдэг. Харин SCP Foundation-ы олж илрүүлээд байгаа зүйлсийг тэрээр нэг төрлийн компьютерийн вирустэй ажиллаад үргэлжилсэн ба энэ тал дээр хүмүүстэй хамтар судлах, мөн хүмүүсийг тэднээс хамгаалах бодолтой байгаа талаараа хэлжээ. Энэ хүргээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Дараагийн бичлэгээр SCP-4666 буюу Krampus болон SCP-1087 буюу эцэс төгсөлгүй шатны талаар ярих болно. Бас дараагийн буйны аялга бас байгаа ба дараагийн дугаараар үзээрэй. Хэрв та дараагийн дугаарыг үзхийг хүсвэл subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. Орчуулагчийн хувьд үзэлтийг 10,000 төгрөг үед л орчуулга хийж эхэлдэг. Их шуналтай нөхөр байгаа шүү. Punching? Darling, your immortality is but a grain of sand in time's vast desert.